Баян айлын уг залгамжлагч чадварлаг эмч Фэй 7 жилийн турш нэгэнт хараа охиныг хайж байгаа. Гэтэл тэр охин нь үзэсгэлэнтэй бүсгүй болоод эргэн ирэхдээ нөхөр өвдөлттэй болсон байдаг. Хувь заяа тэднийг дахин огшруулсан нь шагналуу эсвэл шийтгэлөө. Өнөөдрийн дугаартаа маань Саран Монгол брендийн хамт олон хамтарч ажиллаж байна. Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед та өөрийн өмсөх дийлээр хараахан олоогүй байгаа бол Саран Монгол брендийг танд санал болгоё. Монгол улсын Master Oil-чны Europan сэтгэлээ шингэн хийсэн уламжлалт Монгол дийлээ та 3-4-р хорооллын MRT-ийн 4 давхар 417 тооцоод байрлах дэлгүүрээс сонгоод аваарай. За ингээд кинонд орцгоё. Гол дүрийн эмэгтэй маань хүнд зүрхний өвчтөй охиноо хамгийн сайн эмчдэр арай гэж цаг авч үзүүлэх гэж байгаагаар кино маань эхэлдэг. Гэтэл үзүүлэх гэж ирсэн эмчинд 7 жилийн өмнө салсан хайртай хүн нь байх нь тэр. Бүсгүй 7 жилийн өмнөх онцгой дурсамжаа бодоход найз залуудаа бэлэг өгөх гээд иртэл найз залуугийнх нь найзууд түүнийг тарган муухай гэд доромжилж эхлэхэд нь найз залуу ч тэдэнтэй нэгдэн би зүгээр л түүгээр тоглож байгаа юм. Тэглээж би удахгүй гадагшаа суралцсан гэж хэлдэг. Найзууд нь үргэлжлүүлэн тийм байлгүүдээ хотын хамгийн баян айлын хүү яаж тийм тархаа охин сэтгэл алдахгүй дээ гэж хэлснээр бүсгүйн сэтгэл маш их шархалж тэндээс холдон явдаг. Бүсгүйг дурсамжаа бодож байх зуур Пэмч Ниан охины ээжээ гэж дуудан охины өвчний түүхийг нь хараад яаралтай мөнгө цуглуулж хаалгаанд орох ёстой гэж хэлээд жингээ хаст үзэсгэлэнтэй болсон манай бүсгүйг хараад энэ бүсгүй их л танил санагдах юм гэж бодсон ч түүнийг таньдаггүй. Эмчийн өрөөнөөс гараад балмагдан алхаж байсан ээжигээ охин нь дуудаад тэр эмч миний аав мөн үү гэж асуухад ээж нь биш гэж хэлдэгч охин аавынхаа зургийг гаргаж ирээд хэл адилхан байна да гэхтэн бүсгүй зүгээр л адилхан хүн байна аав чинь хол явчихсан гэж хэлдэг. Фэй эмчийн өрөөнд найз нь орж ирээд удахгүй ангийн уулзалт болох гэж байгаа. Чиний та хоёр л ирдэггүй. Энэ удаад ирээрэй гэж хэлээд тэндээс гарч явахад нь Фэй эмч бодолд автан нэг үзгийг харан суух бөгөөд манай бүсгүй 7 жилийн өмнө найз залуугийнхаа найзуудтайгаа байхтай хэлсэн дуу үгэнд нь гомдоод бэлэглэх гэж байсан үзгээ хажууд нь тавьж орхиод л кинот алах болсон нь тэр байлаа. Фэй эмч хэдий хатуу хэлсэн ч одоо болтол бүсгүй тайртай хിവэрэ байх бөгөөд түүнийг өнгөрсөн хугацаанд хайсаар л байсан. Чиний харин найз залуугаасаа ичирмсэн болсон байснаа мэдээд аргагүй ирэхэнд хүүхдээ бүтүүлэхийн тулд өөр нэг залуутай хуурамчаар гэрлээд хүүхдээ тэр залуугаар овоолсон байжээ. Түүний нөхөр болон хадам ээж нь үнэхээр сайн хүмүүс байсан бөгөөд охиныг нь чин сэтгэлээсээ хайрлаж өсгсөн байх ба хадам ээж нь өөрөө өвчтөй хэрнээ эмнэлэгт үзүүлэхээс татгалзаж хадгалсан мөнгөө охины хагалгаанд нэмэлтээр өгдөг. Өсгүйч сандран яаж таны тэтгэврийн мөнгийг авах вэ дээ би өөрөө болгоно гэж байх зор гаднаас ангийн уулзалт болох гэж байгааг дуулахаар найз нь ирээд чиний ч найздаа явах хүсэлгүй байгаа талаараа хэлдэг. Уулзалт болж ангийнхан нь Фэй эмчийг найз бүсгүйтэй боддгүйг нь гахаад тийм баян айлын хүүд энэ шишүүл тохирно гэж цод байхад нь гаднаас Фэй эмч орж ирэхэд энэ бүсгүй түн рүү артах гэдэгч Фэй эмч түүнийг өөртөө артуулдаггүй. Ангийнхан нь үргэлжлүүлэн манай чиний бүсгүйг тарган муухай байсан гэдэл доромжилж шоолж эхлэхэд нь Фэй эмч ямар чимээтэй юм бэ гэж хэлээд л бүгдийг нь дуугаа болгочихдаг. Тэгсэн л энэ бүсгүй чиний 6 жилийн өмнө эмнэлэгт царай цус алдчихсан эцэн их томорчихсан явж байсан. Тэр магадгүй ямар нэгэн хавдар тусаад өгчихсэн байх гэж хэлдэг. Чиний өгсөн байх гэсэн үгэнд нь тавгүйцсэн Фэй эмч тэндээс явж ангийнхан нь наргаад үлддэг. Фэй эмч гарч явахдаа хажууханд нь ажлын шугамар өөр өрөөнд орсон байсан манай бүсгүйтэй санаандгүй таардаг. Унах гэж байсан бүсгүйг Фэй эмч өөрлөгөө татах бөгөөд үүнийг нь тэрвэрлдэж байна гэж харсан л энэ бүсгүй маш их урлан чинийд хандан энд юугаа хийж яваа юм бэ? Ажлаа хийж дууссан бол хурдан яв гэж загнаж эхэлдэг. Тин бүсгүй манай чинийгийн захирал нь байж таарах ба унах шахаад хөлөө гэмтээсэн чинийг Фэй эмч хүргээд өгье гэд тэрврээд гарах ба үүнийг нь харсан лин шиш юу дэлбэртлээ уурлаж чинийд өс сансаар хоцордог. Фэй эмч бүсгүйг машиндаа суулгаад өмнө нь хоёлаа уулзаж байсан уу гэж асуухад нь бүсгүй зөвхөн охиноо үзүүлэх гээд л уулзаж байсан гэд бодлоо хэлчихдэг. Фэй эмч чинийгийн утсан дээр өөрийнхөө дугаарыг хадгалаад надад үзүүлэх цаг олддоггүй учраас цаашид заавал цаг авахгүйгээр зүгээр шууд над руу залгаад охиноо үзүүлж байгаарэ гэж хэлдэг. Чинийг хөргөж өгөөд гэртээ ирэхэд нь Фэй эмчийн ээж энэ шишүүтэй ямархуу харилцаатай байна. Хоёр талын томчууд та хоёрын гэрлэлтийг тохирох гэж байгаа гэхэд нь Фэй эмч гэрлэхгүй гээд уурладаг. Чинийгийн талаар бодож хэмэрсэн Фэй эмч үнэхээр түүнийг өгсөн байна уу үгүй юу гэдгийг олж мэдхийг туслахтаа тушаадаг.
Нөгөө талд Фэй эмчийг булаах гэлээ гэж уурн хүрсэн шишүү Чинюуг дарамталж эхэлдэг. Жилийн урамшууллаа авахыг хүсвэл зүгээр л даалгасан ажлыг хийгээд шөнийн 10 цагт 50 км-ийн зайтай агуулгах руу бараа зөөхийг тушаахад нь урамшууллаа авч охиныхоо хагалгааны мөнгийг төлөх гэж байсан Чинюу аргагүй ихэнд шөнө хүртэл ажилладаг. Бараагаа зөөчгөөд буцаж явтал таксины жолооч Чинюуг хоргоож эхлэхэд айсан Чинюу нөхөр рүүгээ залгасан ч нөхөр нь уцаа авдаггүй. Үүнийг мэдсэн жолооч бүр даварч эхлэхэд Чинюу сандран Фэй эмч рүү залгаад "Монгор минь намайг тосоод аваач" гэхэд нь Фэй эмч ч "За хайрт минь" гэж хэлснээр жолооч Чинюуг буух газарт нь буулгаад хөдөлдөг. Аюултай байдлаас ашгүй мултарч чадлаа гэж санаа амрах гэтэл нөгөө солиотой жолооч чинь машинаасаа бууж ирэн бүсгүйн утсыг авч идээд түүн рүү ойртож эхлэхэд аз олж Фэй эмч хурж ирэн таксины жолоочийг зодоод цагдаад өгчдөг. Чинюу Фэй эмчэд талархснаа илэрхийлэн хоолоор дайлахаар болж захиалга өгөхдөө яг л 7 жилийн өмнө үегдэг байсан шигээ хоол захиалгаад залуу гайхан шууд Чинюугийн гарнаас бариад "Намайг сам хорхоо мэддэггүй яаж мэдсэн юм бэ? Чи яг хин юм бэ?" гэж асуухад нь Чинюу "Би ч бас өөрөө иддэггүй болохоороо ингэж захиалсан юм" гэж хэлээд аргаалдаг. Фэй эмч Чинюуг гэрт нь хүргээд өгье гэж хэлэхэд бүсгүй татгалзаад ганцаараа яваад өгнө. Ниан охины дараагийн үйлслийн өдөр болж шинжилгээний хариугаар үзүүлэхээр орж ирсэн Чинюуг Фэй эмч өвөр дээрээ суулгаад унсчихдаг. Өдөр бүр Фэй эмчэд үзүүлэхийн тулд арга зал хэрэглэдэг эмнэлгийн захирлын охиноос салахын тулд Фэй эмч бүсгүйг унсан нь энэ байлаа. Энэ үед эмнэлэг дээр хүүтэйгээ уулзахаар ирсэн Фэй эмчийн ээж нь Ниан охинтой санамсаргүй мөргөлж өгдөг. Хүүгийнх нь багийнхан төрхтэй усны тусал мэт адилхан охины царайг харсан Фэй эмчийн ээж болон эгч нь баярлах гайхах зэрэгцсэн ч охиныг 6 настай гэдгийг нь сонсоод их сургууль сурч байсан үе гэхээр боломжгүй юм байна андуурчээ гэж ярилцаад л өнгөрдөг. Фэй эмч Чинюугийн 7 жилийн өмнөх өвчний түүхийг харснаар бүсгүй ямар нэгэн хавдар тусаагүй харин жирэмсэн болсныг нь олж мэддэг. Гэтэл өвчний түүх дээр нь ээж хүү хоёр хоёулаа төрхийн хүндрэлээр эндсэн гэд биччихсэн байх ба бүсгүй төрөхдөө хоёр ихэр хүүхэд төрүүлсэн ч хүн зүрхний өвчнөөсөө болж эндэхэд энэ тухай Фэй эмчэд хэлэхээр залгадал залуу надаас голдохоор шийдсэн бол тэр чигтээ яв гэд уцаад халчихсан тул Чинюугийн сэтгэл бүр их шархалж Фэй эмчийн амьдралаас бүр мөсөн алга болохоор шийдэн найзынхаа эмч ээжийн тусламжтайгаар өвчний түүхээ өгсөн мэт болгуулсан нь тэр байлаа. Чинюуг нас барсныг мэдсэн Фэй эмч модод чадхаа болоод сэтгэл зүйн эмчилгээнд ороход сэтгэлзүйч нь түүнээс Чинюуд хайртай байсан эсэхийг нь асуудагч залуу хайртай гэдгээ хүлээн зөвшөөрөлгүй. Зүгээр л хамт байх шалтгаан байсан болохоор хамт байсан юм гэж хэлдэг. Сэтгэлзүйч хариуд нь "Ах чинь чамайг авраад өөрөө эндсэн болохоор чи өөрийгөө аз жаргалтай амьдрах ёсгүй. Хүнд хайрлагдаж хүнийг хайрлах эрхгүй гэж боддог биз дээ" гэхэд нь Фэй эмчт яаран тэндээс явдаг. Сэтгэлэн тавгүйдсан Фэй эмч машинаа бариад явж байхад гэнэт нэг хүүхэд тоглоомоо авах гээд машин зам руу орснонд Ниан байдаг. Охиныг мөргөж гэмтээгээгүй ч заавал эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гээд дагуулan явна. Чинюу охиноо тэрэн дараалал зогсож байхад эмнэлгийн захирлын охин гаран шалбарсан дүүгээ үзүүлнэ гээд дараалал дайрах гэхэд Чинюу түүнийг дараалал зогсож өөрчлүүлэх хэрэгтэй гэснээр захирлын охин уурлаж Чинюуг түлхдэг. Тэгсэн Чинюугийн араас Фэй эмч түүнийг түшин аваад "Би охиноо үзүүлэх гэж ирсэн юм" гэж хэлээд Ниан руу харахад тэнд байсан захирлын охин болон эмнэлгийн ажилчид ихэд гайхан хоцордог. Фэй эмч ээж охин хоёрыг хүргэж өгөхөд өмнө нь Чинюу Фэй эмчэд бэлгэлсэн ч Фэй эмч царай муутай юмаа гэд голоод аваагүй тоглоомтой ижлэгэн тоглоомоор охин ч бас тоглож байдаг. Фэй эмчийн машин тоглоомоо унгааснаа мэдээд эмч рүү залгахад эмчийн хажууд байсан дүүгийнх нь хоолойг сонссон Чинюу "Лин шишүүтэй хамт байхад нь би гай болоод яах вэ" гэж бодоод уцаад тасалдаг. Фэй эмч буцаж залгаад тоглоомыг нь сайн харж байна гэж охинд хэлэх бөгөөд нөгөө царай муутай чихэмлээс олныг аваад гэртээ хадгалсан байдаг. Маргааш өглөөнөнд Фэй эмч охины тоглоомыг өгөхөөр Чинюугийн гэрийн үүдэнд ирэхэд бүсгүй талархсан сэтгэлээр Фэй эмчийг өглөөний цай уугаад явахыг урьдаг. Чинюугийн хийсэн зутан яг л найз охиных нь хийж өгдөг байсан зутантай адилхан цагаан шар будааг холсон байхыг нь харсан Фэй эмч түүнээс ямар очиртайг нь асуухад "Будаа хөрөхгүй байсан болохоор л олчихсан юм" гээд дахиад л аргалаад хэлчихдэг. Гэрээс нь гарахдаа Фэй эмч сургуулийнхаа төгсөлтийн тэмдэг байхыг хараад дахиад л түүнийг сэжиглэн "Чи яг хин юм бэ? Манай төгсөлтөнд Ниу гэж нэртэй хүн байхгүй" гэхэд нь Чинюу "Би өмнө нь Лиу гэдэг нэртэй байсан. Өөр сургууль руу шилжээд нэрээ өөрчилсөн" гэж хэлдэг. Тэгэхээр нь Фэй эмч найз руугаа залган тийм нэртэй хүүхэд байсан эсэхийг асуухад үнэхээр л тийм охин байсан байж таардаг. Энэ үед нь Чинюу өнгөрснөө дахиад бодож эхэлдэг. Ахлах сургуульд байхдаа Чинюу Фэй эмчэд сайн болоод үргэлж нууцаар зургийг нь дардаг байсан бөгөөд
Нэг удаа Фэй эмчийг хүүхэдтэй зодтолдож байх үеийн бичлэгийг нь санамсаргүй хийгээд тарж авч. Үүнийг нь мэдсэн Фэй түүнээс бичлэгээ устгахыг шаардахад чиний бичлэгийг нь устгах биш харин ч өөртөө нь үерхэхгүй бол энэ бичлэгийг тараана гэж сүрдүүлэхэд нас барсан ахаасаа болж зодон хийсэн учраас залуу зөвшөөрөн тэд үерхэж эхэлсэн байдаг. Дараа өдөр нь хадам ээжигээ ирэхээр ирсэн чинийг сувилагч нар магтаж эхэлдэг. Игчээ та сайхан биштэй их азтай хүн юм аа. Нөхөр нь гадаадад олон жил болж байхад хадам ээжигээ асарсаар л байдаг. Буянтай биш шүү гэж тал талаас нь магтдал. Фэй эмчт үүнийг нь сонсоод танаа бэр ганцаараа хүүхдээ өсгөж таныг асраад л үнэхээр жаргалтай байдаг болов уу гэж хэлчихэд яваад өгнө. Хадам ээж нь харин бэр охиндоо энэ Фэй эмч царайлаг цэвэрхэн төрхтэй хүн юм. Чи миний хүүтэй хуурамч гэрлэлттэй юм чинь энэ Фэй эмчтэй уулзаж очир оргуулад ядчил түүнтэй биеийн харилцаатай байж болно штэ гэж хэлээд чинийг сандаргаж орхидог. Чинийд татагдаж байгаагаа ойлгосон Фэй эмч түүнээс хол байх хэрэгтэй гэж бодож дуусаагүй байтал утсан дуугарч эгчийнхэнд хүү ангидаа охинтой зодтолцсон гэд ангийн багш нь дуудсанаар очтол дүүгийнхэн зодтолцсон охин Ниан байж таардаг. Хоёр хүүхэд бие биенээсээ уушлалтгүй эвлэрэхэд цусан дахь сахар нь унснаас болоод ухаан алдах шахсан чинийг Фэй эмч хөргөж өгөхөөр болдог. Фэй эмчийн дүү нилээд сэргэлэн хүү байх ба манай чинийгийн үзэсгэлэнтэй хөөхнийг нь хилж найраад л хоолнд урмаар байна гэж хэлснээр тэр дөрөв хамтдаа хооллохоор болдог. Чинийг охинтойгоо ариун цэврийн өрөө явсан хойгуур нь нөгөө хаттай хүү чинь ахаа та жоохон мөнгө зээлчих охин найрах гэж байж мөнгөгүй байж болохгүй штэ. Биний ихчэд анхны харцаар л бууралсан гэд бүр хилүүхэн аргагүй ярьж байдаг. Хүү хаал захиалгаар болж ресторанд байдаг хамгийн үнэтэй хоолнуудаас захиалгахдаа самар хийхгүй байхыг зөөгчд захих бөгөөд ээж охин хоёр хоёулаа самрын харшилтай байдаг. Үүнийг нь сонссон Фэй эмч чинийг самрын харшилтай байсныг мэдэх тул нийүг чиний гэж бодоод хайж эхэлдэг. Тэгээд нэг эмэгтэйг чиний гэж дуудаад гараас нь татхад тэр нь өөр бүсгүй байдаг ба энэ явдлыг хажуунаас нь чиний уйсаар харж зогсдог. Фэй эмч сэтгэл зүйчийнхээ хэлсэн тэр хүн аль хэдийн өнгөрсөн та бодит байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй гэсэн үгийг бодож зогсож байх зур чиний Ниан хоёр тэндээс явдаг. Чинийг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн залуу чихэмлүүдээ бүгдийг нь хайрцагж байхад лин шишүү түн рүү зурагс бичгээд Фэй эмч анх удаа түүнтэй уулзахыг зөвшөөрдөг. Тэднийг ресторанд уулзгаад охиныхоо эмчилгээний мөнгийг олох гэсэн чиний цагийн ажил хийж байж таардаг. Чинийг харсан шишүүгийн шуламлаг зан нь гарч ирэн сам хорхоо хальсал гэж тушаахад Фэй эмч бүсгүйн өмнөөс сам хорхоог хальсалж эхлэхийг харсан шишүү чинийг манд нөхөргүй зүрхний гажигтай охинтой ядуу хүүхэн гээд доромжилж эхэлсэнд чиний ч мөчөөгөө өгөлгүй. Тиймээ би ядуу болохоор та энэ үнэтэй дарсыг захиалчихвал би их хэмжээний урамшил аавна гэж хэлэхэд шишүү бүр уурлаад энэ ажлаас чинь чамайг халуулна гэж сүрдүүлэхэд залуу тэр үнэтэй дарсыг нь худалдаа тавьчихдаг. Фэй эмчийг угаалгын өрөө орох хойгуур чинийд горсон шишүү Ниан охиныг худлаан хилж дагуулan яваад өргүүрийн өрөөнд түлхэж оруулаад түгжчихдэг. Нианыг алга болсныг мэдсэн чиний сандран охиноо хайж эхэлгээд Фэй эмч түүнтэй хамт айлцсан шууд камерын бичлэг шалгаад шишүүгийн хийсэн хэрэг гэдгийг мэдэж авдаг. Чиний бичлэгийг харсан даруйдаа охиноо хөргүүрээс гаргахааргүй ингэдэгч шишүү төлхөөрийг нь хайчихсан гэж хүрээснээр хаалгыг онгойлгож чадахгүй байхад нь Фэй эмч ирээд цоожийг эвдэн охиныг авардаг. Ашгүй охин гайгүй өнгөрч ээждээ үннийг хэлснээр өсгүй шишүүг 2 удаа алгадаж Фэй эмч шишүүг удаан хугацаагаар хөргүүрт орохыг тушаагаад одоо би хайраас зогтохыг хүсэхгүй байна. Нийүг хамгаалмаар байна гэж дотроо боддог. Фэй эмчийн дүүгийн төрсөн өдрийн үргэлжлэгт чиний Ниан хоёр уригдсан байдаг. Зургийн альбомоо үзэж суусан Фэй эмчийн ээж дүү хоёр Нианыг Фэй эмчтэй усны тосол шиг адилхан байгааг гайхаж Фэй эмчэд харуулах гэхэд нь багадаа эмэгтэй хүүхдийн хувцастай ахуулсан зурганаасаа эцсэн Фэй эмч арахгүйгээд яваад өгдөг. Эмнэлгийн захирлын охин хүүд бэлэг болгон авчирсан үнэтэй хувцас өгөх гэхэд үүнийг нүдэрээ ч харалгүй чинийгийн бэлгэсэн хувцсыг сольж өмснө. Үүнд нь ууралсан захирлын охин чинийгийн хувцсан дээр албаар дарсан асах ба үүнийг нь хажуунаас нь харсан Фэй эмчийн ээж чинийг хувцас солиод өмсчих гэж хэлээд хорон санаад бүсгүйг загнадаг. Фэй эмчийн ээж Ниан хоёр хамт байхад Фэй эмчийн ээжийн толгой нь өвдөхт нь охин цэгэн массаж хийж өгснөөр охиныг ихэд өхөөрсөн эмчийн ээж өөрийнхөө 50 саяын үнэтэй энгийн зүйлтэй түүнд бэлгэлдэг. Хорон санаат охин чинийд өшөрхөн Фэй эмчийн ээж дээр очиод Фэй эмчтэй хамт нэг хүүхэн ирээд өөрийгөө түүний охиныг төрүүлсэн гэж ярьсан. Тийм хүн лав Фэйгэр тохирохгүй гэж хэлээд чиний рүү заадаг. Хүүтэй нэг адилхан царайтай бяцхан охиныг угаасаа гайхаж байсан Фэй эмчийн ээж
Тэр үнэхээр л миний ач охин байж магадгүй гэж бодоод нууцаар охиноос үс аваад түүнийгээ шинжилгээ хийхээр өгч явуулдаг. Орой болж Фэй эмч ээж охин хоёрыг гэрт нь хүргэж өгөхөд гэрийнх нь цонх хагарч гэрээр нь дүүрэн ус болсон байдаг. Үүнийг нь харсан Фэй эмч завшааныг ашиглан тэднийг гэртээ авч ирээд охинд үсгэлжингийн үлгэр ярьж өгч байхад нь охин ээжигээ ч мөн үсгэлжин шиг өөртөгцснийг нь хэлээд ээжийнхээ зургуудыг харуулхад гаднаас орж ирсэн бүсгүй зургаа шүүрэн авснаар царай нь харагдахгүй байсан болохоор Фэй эмч чинийг танилгүй өнгөрдөг. Дараа өдөр нь Фэй эмчийн ээж хүүхдүүдийг харан инээлдэж байхад эмнэлгийн захирлын охин ирэх бөгөөд энэ үеэр ДНХ-гийн шинжилгээний хариуж ирж таардаг. Гэтэл шинжилгээний хариу аав охин биш гэж гарсан байх ба шинжилгээ өгөх гэж байгааг нь мэдсэн захирлын охин Нианыг Фэй эмчийн охин болохыг нь мэдээд хорон төлөвлөгөө боловсруулж хариуг өөрчилсөн нь тэр байдаг. Гэсэн ч түүний санснаар болдоггүй ба Фэй эмчийн ээж нь охиныг өргөмөл ач охиноо болгож аваад олон хаус, хувьцаа, үнэт идэл зэргийг шилжүүлэхийг туслахтаа даатдаг. Энэ бүхнийг сонссон эмнэлгийн захирлын охин та ийм тэнмэл охинд бүх хөрөнгөө өгөх гээд байгаа юм уу гэж хэлээд Фэй эмчийн ээжийг уурлуулад тэндээс хөгдөөд гардаг. Гэтэл Ниан охин тэр үнэтэй бэлгэнүүдийг авахгүй хэмээн хэлэхэд эмчийн ээж олон чамин зөвс харуулад тэгвэл ядаж энэ дундаас сонгоод ав гэж хэлэхэд нь охин үнэтэй зүйл авч болохгүй. Энэ л их хямдхан харагдаж байна гэж бодоод нэг улаан хайрцгийг сонгож авдаг. Чинийг гэртээ ирэхэд хуурамч нөхөр нь ирсэн байлаа. Хаалгыг нь тошиж чимээ гарахад гадаа нь Фэй эмч мөн ирсэн байх бөгөөд чиний түүнийг нөхөр нь ирсэн болохоор явах хэрэгтэйг сануулхад Фэй эмч итгэдэггүй ба тэгснээ бүр чинийг барьж аваад унсчихдаг. Нөхөр нь гарч ирээд өөрийгөө танилцуулахад чиний харин Фэй эмчийг зүгээр л нэг чухал биш хүнгээ танилцуулаад гэртээ ороход энэ үгэнд нь Фэй эмчийн сэтгэл шархлаад л буцардаг. Дараа өдөр нь чиний халуунд багтаа хувцас өмсөн материал тарааж явахдаа ухаан алдаж унахад нөхөр нь түүнийг эмнэлэгт хүргэж ирдэг. Эмч найзаасаа бүсгүйг эмнэлэгт ирснийг нь сонссон Фэй эмч яаран ирдэгч нөхөр нь байсан болохоор өрөөнд нь оролгүй явдаг. Харин чинийгийн хийсэн бүтээлийг бүгдийг нь нууцаар худалдан авснаар бүсгүй ч маш их баярлдаг. Худалдаж авсан аяг тавны комо гэртээ авч ирэхэд Фэй эмчийн ихч Нью гэх нэрийг хараад чи түүнд дурлцсан юм уу гэж асуухад Фэй эмч сэтгэлээ нуусангүй түүнд хайртай гэдгээ хэлдэг. Игчин сандран хүний 3 дахь болох гэлээ гэж загнахад манай эмчид хүний нууц амраг 3 дахь болсон ч хамаагүй байдаг. Фэй эмч найзуудтайгаа уулзаж байхад гаднаас жинхэнэ Лиу ороод ирдэг. Лиу нэрээ Нью болгоод сольчихсон гэд манай чиний худлаа ярьсан байсан болохоор Фэй эмч гайхаж чинийч биш Лиуч биш тэр яг хин юм бэ гэж өгүүлэхэд чиний гэх нэрийг сонссон Лиу 3 жилийн өмнө чинийтэй уулзахад тэр маш их турчсан байсан. Манай байгууллага дээр охинтойгоо хамт ирсэн. Охиных нь нэр харин хэн билээ дээ гэхэд Фэй эмч Ниан гэж хэлэхэд бүсгүй нэрээ тийм нэртэй охин байсан гэдгийг нь баталдаг. Ингэж нэгэн манай Фэй эмч чинийг мөн гэдгийг баттай мэдэж авдаг. Фэй эмч шууд л чиний дээр очиод түүнийг хэн болохныг нь мэдсэнийг хэлэхэд бүсгүй түүнийг үгүйсгэснээр Фэй эмч үргэлжлүүлэн би чамайг ямар их хайсныг мэдхүү, чи миний хувьд ямар чухал хүн болохоо мэдхүү гэж асууна. Чиний түүний 7 жилийн өмнө хэлсэн би зүгээр л түүгээр тоглож байгаа. Тэглэж би удахгүй гадаад явна гэсэн үгсийг санаж тиймээ би бол хүн бүрийн чигшдэг чиний мөн байна. Чи бид хоёрын амьдрал тэнгэр газар шиг ялгаатай болохоор дахиж надад гай болох хэрэггүй гэж хэлээд явах гэхэд Фэй эмч түүний гарнаас татаад надад дахин нэг боломж олгооч би охин та хоёрыгоо хайрлан аавын үүргээ биелүүлмээр байна гэж хэлдэг. Тэгсэн хариуд нь чиний Ниан чиний хүүхэд биш дахиж намайг битгий заваа гэж хэлээд явахдаа машин мөргүүлээ шахахт нь Фэй эмч түүнийг татан авардаг. Энэ үеэр чинийгийн утсанд дуудлага ирэх бөгөөд Ниан охиныг биеийн муудаж яаралтай хагалгаанд орох ёстой болсон байдаг. Нианд яаралтай цус хэрэгтэй болоход чиний түнд цусаа өгье гэж хэлдэгч эмч эцэг их нь өгч болохгүй гэхэд хажууд нь байсан Фэй эмч охинд цусаа өгөхийг хүсэхэд бүсгүй тэр түнд цусаа өгч болохгүй гэд болиулдаг. Зүгээр чам төвөг удахыг хүсээгүй болохоор ингэсэн юм гэж чиний аргалах гэдэгч манай Фэй эмч охины аав гэдгээ ойлгосон нь тодорхой байлаа. Ингээд шууд хагалгаанд бэлдээд би хизээч өөрсдийнхөө хүүхдэд муу зүйл болохыг зөвшөөрөхгүй гэд хагалгааны өрөө рүү орсноор хагалгаач амжилттай болж бүгд баяр хөөр болдог. Оройн нь Фэй эмч чиний дээр очиж тэс салнаасаа хойш анх удаа чин сэтгэлээсээ ярилцдаг. Би анхнаасаа чамайг буруу аргаар өөрийн болгож чи харин намайг тоглоом шогдож болгож ашигласан гэж чиний хэлэхэд Фэй эмч хариудна. Би ахыгаа алдснаас хойш хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлахаас айж сугтааж ирсэн. Чамайг явсны дараа л би чамд хайртай гэдгээ ухаарсан. Чиний надад дахиад ганцхан боломж олгооч дээ. Чамайг болон охиноо нөхөж хайрламаар байна гэсэнд бүсгүй уурлаж
Хүүхдийг дурсах хэрэггүй. Ихэр ураг тээж байгаад хүүгээ алдан чам руу залгахад чи тасалсан. Одоо зүгээр намайг орхи гэд гэртээ ороход Фэй эмч өвдөг дээрээ сүгдэн өөрийгөө алгатан буруутгаж эхэлдэг. Энэ үед нь охиныхоо эмээгээсээ бэлэг болгон сонгож авсан хайрцгийг бүсгүй нээж үзэхэд дотор нь Фэй эмчийн нандинан хадгалсан өөрийнх нь зургнууд байдаг. Өөрт нь хайртай төдийгүй нэг ч хором түүнийг мартаж байгаагүйг ойлгосон чинь юу хайртай хүнээ уучлан тэр хоёр маань уйлалдан тэрвэрлснээр бүсгүй хуурамч нөхрөөсөө салж хайртай хүнтэйгээ жинхэнэ хурмаа хийснээр кино маань аз жаргалтайгаар төгсдөг. Хувь заяа тэднийг дахин учруулсан шагналч биш, шийтгэлч биш. Ердөө л бие биедээ очих ёстой замын огтлолцол байлаа. Заримдаа хайр биднээс зугтаж, заримдаа бид хайраас зугтдаг. Гэхдээ чин сэтгэлийн холбоо хичнээн жил хэдэн мянган километр аслагдсан ч эцэстээ бие биедээ заавал очдог ажээ. Кино маань таалагдсан бол лайктараа сэтгэлээ үлдээхээ битгий мартаарай. Цаашдаа манай сувагтдад богино драмуудын тайлбар тогтмол орох бөгөөд цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дараад хүлээж байгаарай.